Дорнод аймгийн immigration үнэхээр сайн ажиллажээ. Төрийн бүх алба ийм төргийн шуурхай ажилдаг байвал юутаас сайхан. Ямар нэг ядарсан монгол хүний төлөө ийм хүн шуурхай ажиллаж 3-4 өрн гэрч болоод ирдэг ч болоосаа. Гэвч тэхгүй болов. Түүнийг нь ч Дорнотын нэг телевиз сайхан дамжууллаа. Гэхдээ асар их уур хилэнтэйгээр. Уг нь телевиз хэмээх байгууллагын сэтгүүлч зурглаач найруулагч гэсэн үндсэн 3 элементээс бүрддэг. Тэдгээр хүмүүс бүгдээрээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллага хэмээх том тогоонд багтана. Нэг нэгнээ хэмлээд байх нь ховор. Учир нь бүгд л дутуу гуцуу амьдралтай цөөхөн төрлийн цалинтай учраас хэн нэгнийгээ дэмжиж мэдээлэлээ хуан байж ажил төрлөө амжуулдаг. Харин Дорнотын энэ телевиз тусдаа статустай бол л та эсвэл мөнгөөр хагсан газар баг. Ямар ч байсан Монгол коммент болоод сэтгүүлч 9 төмөрт эгдүүцэн зэвүүсэж байгаагаа нууж чадсангүй. Ихэнх нь хятадын 100% хөрөнгө оруулалттай уулуурхайн компаниудад улирлын чанартайгаар ажиллаж байгаа болохоос ш Чабасан хотын гудамжаар сэлгүүцээд найрамдал парк дээр хятад хөгсцөөлөхий бяцлаглалын дасгал хийгээд зогсож идэх юм бишээ. Мэргэжлийн сэтгүүлч хэрнээ их сурвалжин тодорхой бос газар орон цаг хугацаа баримт нотлохоо бүрхэг ийм зүйлийг цахим сүлжээнд байрлуулан түүнийг нь Монгол коммент өөгшүүлэн ганц нэг амраа гэдэг хүн биш ганц нэг хятад малч нь үгүй юу гэдэгтэй ч гол нь биш. Дорнод аймгийн нэр хүндийн асуудал яригдах учраас дээрх хүмүүсч тэр аймаг орон нутгийн зүгээс ч тэр хууль хяналтын байгууллагаар шалгуулахар болжээ. Цахим мэдээллийн дагуу гадаадын иргэн харьяатын албаныхан шуурхай ажилласны үр дүнд энэ мэдээллийг бэлтгэлээ. За эндээс харахад Дорнод аймаг дэх хятад ямар шүү нөлөөтэй хүчтэй болох нь анзаарагдаж байна. Тэд хүснээ хийж Монголыг монголоор нь дарамтлуулж чадлаа. Бурхангүй газрын бомб газуурнаа гэж энэ юм болов уу да. Би зүгээр ганц хоёрхон жишээ дурдаад өнгөрье. Хинти Дорнодын замаар шоудаж улсын хурал заларсан хүрээний алтан гэрэлгээч хүн улсын хурал дахин залрах санаатай юм болов уу да. Гэвгэнт аймарч 2 удаа бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр затсан. Түүн дээрээс харуул Дорнод аймаг дэх хятад аль хэдийнэ даам гарсан харагддаг. Цоошин ч юм биш. Бичлэг дээр гардаг түүхийн дурсгал гээд байгаа байшин бол аль дээр үед буюу бараг 10 хэдэн жилийн өмнө хятадуудын өмч болсон байшин. Хуучин аймгийн намын хорооны байр байсан юм байна. Газар доогоор утаас урт хонголтой бөгөөд тэр хонглоороо явсаар гоод Жуукви музейгээр гарч ирдэг гинэм. Тэрхүү түүх дурсгалын бүр өргөж хэлбэл стратегийн ач холбогдлоо жойж мэдэх байранд ямар зорилготой ямар албан газар байдаг тухай асуухад тэдгээр хятад загнаж сандраад хэлж өгдөггүй тухай нутгийн иргэд ярьж байна. Түүнээс гадна 3 жилийн өмнө сэтгүүлч миний үе Чойбсон хотод үүрээр очиход буудал олдсонгүй. Хотын төвд орших нэг том зочид буудлын үүдийг тогшоход нойрмог үйлчлэгч хаалганы цаанаас яах гэж бүгд авлаад өөрөө хэрэгтэй байна гэхлээр Монгол хүн манад ордоггүй маа. Энэ зөвхөн хятад буудаг буудал хэмээн мэл гайхшруулсан хариу өгөөд цаашаа орсон билээ. Ядаж хаалгаач нээж өгөөгүй юмдаг. Товчхондоо ийм л байна. Дорнодын талаар нь ч бас явсан. Хятад жолоочоос зөрүү зам асуух надад зогсоох гэж үтсэн ч нэг нь зогсож өгөөгүй юм. Дандаа том тэрэг дандаа хятад жолооч нар тоос манарган давхиж харагдана лээ. Хотынхоо төвдөж хятад ханцтай хөшөө дурсгалууд харагддаг ийм л байдалтай. Сэтгүүлч өмөрнөө 9 төмрийн тухайд бол болсон явдлыг л харуулсан. Цагдаа шүүхөр оруулах шалтгаалав надад харагдаагүй. За ямар ч байсан ажиллаа хийж явсан нэг сэтгүүлч тэдний нэг хятадыг нь оролцсон тул Дорнодынх нь нийлж байгаад зөрчлийн хуулиар хашраахаар шийдсэн бол таа. Дорнодын талаар базаахгүй мэдээ хийж болохгүй шүү. Хогчин шүү гэдгийг л мэдрүүлэх гэсэн хэрэг байх л да. Хэрвээ тэгвэл манай хаард нүс хөтгөр Дорнод аймаг руу зориуд зорж очин бодит байдлыг сурвалжлах болно. Бид монголчууд хятадуудын өмнөөс гүйж монгол сэтгүүлчээ шийдэх ямар хэрэг байгаа юм болоо.